Зураг төөргөрч гэх үү, урсах цагийн аясаарч гэх үү, бусдын нутагт үдэж яваа энэ он жилүүдэд би сэтгэлд минь салшгүй оршсон нэг зүйл бол үгүйлийн санагдах их хорон минь билээ. Эрдэнийн 6 үсгээс бүтсэн Монгол хэмээх энэ дотн үг ёстой л элэг зүрхнээс уяатай байдаг. Хилийн чанд дахь монголчуудын хувьд сэтгэл итгэлийн сэлбэн эрч хүч хайрлж байдаг хүмүүс бол соёл урлагийнхан билээ. Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа монголчуудын дунд дуучид, хөгжимчид, бүжигчид цөөнгүй бий. Тэдний нэг уйхан замб твийн наран дор их шиг дууга өргөн яваа Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Эрдэнэбатын Саранг энэ дугаарынхаа зочноор урьлаа. Тэгэхээр яриагаа би ингэж бодож байна л да. Таны хүүхэд нас ер нь хаана өнгөрсөн? Ер нь танайхан аль нутаг усныхан ээж аав нь ямар мэргэжлийн улсууд бас дуулдаг хуурддаг юм улсууд байсан уу, тийм ээ? За миний ээж болохоор Зөвлөлт бод улсын Киев хотод инженер технологичоор төгсөөд Монголд очиж ажиллаж исэн. Технологич инженер хүн байсан. Миний аав бас Монгол улсын гавьяа урлагчин Эрдэнэбат гэж байсан. Миний ээжийг дүүдийн хүү гэдэг. Тэгээд эхээсээ бид нар долуулаа. Тэгээд одоо 2 дахь хүүхдний баг. Багасаа ер нь их дуулдаг хуурдаг байв уу? Яагаад ер нь дуучин болцсон бэ? Манай ээж бол их айтайхан дуулцдаг. Одоо ингээд найр энэ төр дээр дуулна шүү дээ. Тэгэхээр чинь айгүй тийм эвлэгхэн хоолойтой байсан байхгүй. Тэгэхээр би бодвол ээжийнхаа одоо тэр эвлэгхэн дуулдаг хоолойг өвлж авсан баг л та. Баг бахтаа бол их дуулдаг байсан. Тэгээд нөгөө дүүнрээ бүүлэл их дуулна. Цангид дуулаад харин хүн харчвал дуулжтгаа байждаг тийм охин байсан. Яагаад? Ичимхий. Баг сургууль, дунд сургуулийн хаана төгссөн бэ? Би 10 жилийн 17 дугаар сургуулийг төгссөн. 10 дугаар анги. Хишиг жаргал багштай, математикийн багш хишиг жаргал багштай энэ ангийг төгссөн. Тэгээд ер нь соёл урлагийн сургууль бол хожим орсон л доо 25 хүрж явахдаа орж исэн. Тэгээд төгсөөд цагдаагийн чуулга гэдэг 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй шинээр байгуулагдаж байсан чуулгад явж очиж ажилласан. Тэгээд цагдаагийн чуулгаас одоо урлагт хөл тавьж гараагаа эхэлжсэн та. Хэр удаа ажилласан тийм? Цагдаагийн чуулга 4 жил ажилласныхаа дараагаар 4 жил Эрдэмийн театрт ажилласан. Тэгвэл тэр үеэр хэд хэдэн уралдаан явуулж исэн. Шаруугаан нэрмжт уралдаан, Пүрэд оржгон уламжлалт уралдаан. Тэгээд Учиртай 3 толгой дүүрийн шилдэг дүрийн уралдаанууд явуулж исэн. Тэр уралдаануудад би их хичээж бэлтгэсэн. Хичээж дуулсан. Тэгээд тэр үед манай одоо хүмүүс маань томцол маань одоо нүдэнд нь өртсөн байлгүй. Тэгээд намайг дөрийн театрт дуулаач гэсэн юм аа. Дуучин Саран Дуур бүжгийн Эрдмийн театрын тайзнаа Чингис хаан дуурийн Хадаан болон Орбай хатан, Винзорын Овжин авхайнар дуурийн Анна, Кармен дуурийн Фраскита, Учиртай 3 толгой дуурийн Нансалма, Эрвэхэ хатан дуурийн Чочосан, Хөхөө намжил дуурийн Уянх зэрэг олон 10 сонгодог болон үндэсний дуурийн дөрүүдийг бүтээжээ. Одоо урын чинь санд байгаа дуунаас ер нь ямар дуу их дуртай дуучин вэ? Хүнд бас нэг аялдаг, сэтгэлд ойрхон дуу байдаг шүү дээ. Тэр дуучин. Тэгээ хамгийн анх одоо би Монголын тал нутаг гэдэг дуу надад их таалагдж байсан. Тэгээ Шаргуугаас өөрөөс нь очиод би зөвшөөрлийг авсан. Тэгээ Шаргууга намайг дуулахыг зөвшөөрөөд тэгээ би клипийг хийлгэсэн. Манай үзэгчдэд зориулаад одоо энэ сайхан дуунаас нэг хэсгийг аялаад өгөхгүй юу? Алсаас ирээд дүүрэн амьсгаа авахад эмээ
Түүний дуулсан сонгодог Ари Рамасууд болон 60 гаруй зохиолын дууны дээж Монголын радиогийн алтан фондод орсон байдаг. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсад ер нь хэдэн онд ирсэн, яагаад ирэх болсон бэ? Би энд 2004 онд ирсэн. Тэгээд тэр үед энд сургуульд одоо Виржиниа мужид Радфорд их сургууль гэж байдаг. Тэр Радфорд их сургууль дээр одоо Азийн шинэ жилийн фестивал гэж одоо нэгсэн цагаан сарын тухай тийм фестивал болж исэн. Тэгээд тэрэнд урилга өгөөд урилга аваад тэгээд ирж дуулсан. Тэгээд ер нь одоо нэгэнтээ их газар ирсэн. Их урлагаас нь суралцъя. Тэгээд жоохон нүд тайлээ юм үзье гэж үзсэн. Одоо ер нь хэдэн жил болчихжээ гэсэн үг? Одоо бараг 7 жил болчихлоо шүү дээ. Нөө за. 7 жил болчих. Тэгэхээр дөнгөж ирээд хэл усгүй байж хата ажил хийхгүй бол энд амьдрахгүй. Тэгэхээр тий ямар ажил хийж исэн? Ирээд хийм цэвэрлэгэнд ажилласан, ресторанд ажиллаж үзсэн. Одоо ерөөсөө тэр үед ч одоо юу олдсныг хийж байгаа байхгүй юу? Шууд Вашингтонд ирсэн анх хэрэгтэй. Тий анх эрэхтэй би тэр Радфорд сургуульд ирээд тэгээ Виржиниагийн Fairfax миний найз байдаг байсан. Тэднийд очиод тэгээл тэндээсээ ажил хайгаад эхлээд одоо найзтай их одоо би ч нэг хэлгүй юм чинь найз маань өөрхий ингээл бас надад туслаад ажил олж өгчихөөл ингээл тусал хайдаг байсан. Тэгээ хэлгүй хүний чинь тэр болго авахгүй. Тэгээ шүү дээ. Маш өнөрдөг байсан. Үгүй тэгээ сүүлдээ нөгөө найзтай их төвөг болохоос төвөг шигэд одоо төв болохын тулд тий өөрөө атусны нөгөө хойр идэг шүү дээ ингээл зурцсан тэдрийгээ бүгдийн цаг тань ингээл яаж харж байгаа явж өгөндөө нөгөө автобусаар яваад тэгэл төрчгөнд бол нөгөө автобусныгаа тэгэл хойроор нь харж байгаа л яваал буудал дээр буугаад ажил хайж эхэлдэг байхгүй өөрөө хайгаад очоод хэд өгүүлбэр цээжилсэн тий тэрийг for job ма бэнтэр гэл одоо хэдэн үг чийгдэг гинэ I'm looking for job гэл хэлсэн шүү дээ амгийн дээр тэгэл тэр тий би ажил хайж явна гэж ороод хэлнэ тэгэл тэр мөрнөөс өгсөлээд нөгөө слвар дээр гэдэг магу үг чийжлээд дөрөөсөө тэгэл нөгөө хэдэн үг уншаал тий нөгөөхөө уншиж ингэж бэлдэж байгаа л очиод би ажил хайж ийн гэж хэлээл ингээл явдаг байхгүй. Тэгээд би эхний ажил нь юу байсан? Тий I have experience in гэж байгаа шиг тэр үед нэг тийм өгнүүд чэжилжээл тий. Тэгээд эхний ажил би хийм цэвэрлэгэнд ажиллаж эхэлсэн. Үзэгчид сонсогчдын аманд аялагдаж явдаг олон арван дуутай баялаг урын сантай уран бүтээлчдийн нэг бол Саран юм. Хөгжмийн зохиолч Бямб Баяр, яруу найрагч Түмэн Жаргал нар ээжигээ баярлуулж яваарай дуугаа. Яруу найрагч Гаваасүрэн, хөгжмийн зохиолч Цэцэрлэг нар Цагдаагийн гэргийн дуугаа. Хөгжмийн зохиолч Эрдэнэбат, яруу найрагч Арлааны Эрдэнэочор нар Хорвоо дэлхий миний эх орон дуугаа. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Чин Зориг Дундаршгүй хайр дуугаа Сарангийн хоолойд зориулан бичиж морин хуур наадамд дуулуулж байсан гэд дурдаад байвал олоо. Тухайн уран бүтээлчд зориулж бүтээл хийх нь их итгэл, хүндлэлийн илрэл байдаг. Ирээд ер нь хийм цэвэрлэгийн ажиллаж байхдаа арт талаа эсвэл хийжээс ажиллаж юм сандаг байсан уу? Санахаар барах тэр үед ч одоо ерөөсөө бүр уйлал нөгөө тийм чи уйлах газар олдохгүй ч бас аюу хэцүү. Тэгээд бас ингээд нөгөө хийм цэвэрлэгийн ингээд үйлчлэгчд хувцсыг авч өгдөг тийм ажил хийжсэн болохоор хамаагүй бүлцээс уйлцнүүдтэй байж болохгүй. Тэгтэл сэмхийн сэлгэн нулимс ингээд тэр хувцсан донд юм аавлгээл хувц өлгөл ингээд явж байхдаа сэмхийн сэлгэн нулимс унгаал явна. Тэгэл би одоо юу л хийж явна да. Одоо би энд ийм ажил хийгээд би ерөөсөө хийж зүг ажил хийж байгаа юм чинь тийм ээ. Тэгэл аюу ингээд зүдрэл би одоо яа юуны төлөө яах гээд ингэ явчих юм болоо гэл үе өөрөөсөө асуух асуудал зөндөлсэн. Тэгэл тайзаа санаал дуулж явсан ингээл хүн чи дуул энэ урлаг гэдэг чи өөрөө амар гоё тэнгэрлэг тийм болохоор ч нөгөө тэр гоё тэнгэрлэг юмнаас холдоо гинт ингээд нөгөө унтсан юм шиг надад санагдал. Тэгээд ерөөсөө цор ганцаараа байсан болохоор бас ингээд яг очоод сэтгэлээ хуваалцаал ингээ хэцүү ингээл байдал бол үнэлсэн л да. Тэгээд дараа нь ер нь яаж түрүү нэг бизнесгээ тальт дурдсан шүү дээ. Тийм. Тэгээд яаж одоо бизнес рүү ингэж ахиж тийм санаа олж гарц олж харав? Ямар бизнес эрхэлдэв? За Флоридад манай хоёр найз гэр бүлийн хоёр байдаг. За
За Батнаж ага хоёр маань надад зөвлөгөө өгсөн байхгүй. За чи одоо ингээд хийн цэвэрлэгэнд ажиллаад ямар ингээд одоо ятраал тий. Миний найз ингээд цаганд баригдаж ингэж явж хахаар өөрийн гэсэн бизнес нэгэд ингүүл яасан юм боломжтой юм байна. Бид нар тэр хоёр тийм бизнес нэгээ тэр хоёр айгүй хөлдөр боссон байхгүй. Флорида мужид. Тэр нь ямар бизнес юм? Тэр нь одоо ингээд housekeeping гэдэг одоо бид нар ярьдаг шүү дээ тий. Айл цэвэрлэдэг. Айл тий. Тэгээд би яасан л та за ер нь судалж үзье гэж бодоо. Тэгээд би энэ өөр Мэрилэндийн би юунд амьдарч байсан. Тэгээ Fairfax энтерд амьдарч байхад бол ерөөсөө тийм бодож байгаагүй л дээ. Тэгээд би тэр Анаполис руу одоо ер нь судалж үзье. Тэгээд тийшээ судалгаа явуулж эхэлсэн. Яагаад тийшээ зүгэлсэн? Тэгээд тэрүүгээр нөгөө голын эрэг дагсан бас чиний чадвартай, чинийлэгдүү хүмүүс нь амьдардаг юм байна гэж л одоо бодож зөвштэй бизнесийн орчин тэр нөхцөл газар яагаад гэвэл би нөгөө голын эргээр дагсан байшингууд нь үнэтэй байд юм байна гэж хэлсэн байхгүй мэдэж авсан. Тэгэхээр тэр үнэтэй байшинг хэн худалдаж авч чадах уу гэхээр төлбөрийн чадвартай хүн худалдаж авна. Тэгэхээр тэр газар руу би очиж судалгаа явуулж үзсэн. Тэгээ ер нь болох юм байна гэж бодоод тэгээ 2007 оны 5 сар тийшээ нүүгээд тэгээ 5 сараас 7 сарын хооронд бол би ерөөсөө яг юугаа тарааж эхэлсэн л дээ. Танилцуулга энэ тараагаад одоо ерөөсөө яг эхлэх шатанда явж эхэлсэн. Тэгээд санаад бүх юмыг эхлэхэд хэцүү юм чинь бас хэцүү байсан тий. Уучлаарай. Танад одоо тэгээд хэдэн хүн ажилтгаа өөрөө чи удирдлагын доо? Одоо 2 хүнтэй. 2 хүнтэй. Монгол гадны хүн үү? Гадны хүмүүс. Нэг нь Испани, нэг нь Америк эмэгтэй байгаа. За. Том жижиг тэр нь гол биш, хамгийн гол нь хүн өөрийнхөө бизнесийг энэ том гүрэн дотор олж орон зайгаа бий болгоно гэдэг л их хэцүү, их чухал зүйл байдаг шүү дээ. Бас таны яриан манай үзэгчдэд бас санаа өгөн тийм ээ. Манай монголчууд маань аль болох одоо өөрсөндөө боломжтой юмар гачигдахгүй өөр ингэсэн бизнестэй л ах юм бол их сайхан шүү дээ. Тий, одоо цаганд баригдахгүй хэнийг одоо тий хэнийг төвшөөл зориулахгүй өөртөө. Тий, өөртөө зориулж байгаа болохоор тэгээд яг өөрийн бизнес гэдэг чинь хүн чинь нөгөө цагаа хүртэл өөрөө зохицуулаад бусад юмдаа зарцуулах тий өөрийнхөө сурах боловсрохтой хүртэл цагаа зохицуул сурч болж байгаа байхгүй. Энд ямар уран бүтээлийг хийх гарц байна гэдгийг анх яаж олж мэдрвэ? Ер нь анх ирсэн цагаас л ахуулаад одоо уран бүтээл яаж би дуулчих вэ гэдэг арга замууд хайж ирсэн л дээ. Тэгээд ирээд их хэл муутай гэсэн ерөөсөө ABC-гээс эхэлж исэн учраас гэхдээ ямар ч байсан би нэг номын санд очиод юу яаж исэн хүнээс тусламж аваад тэр номын сангийнхын хүнээс би ингээд дууч юм гээд анх нэг юм Белканто гэдэг опера компанид би шалгалт өгч байсан. Тэгэхээр огт хилгүү мөртлөнгөө очиод би 2 хайрыг дуулаад тэгээд нөгөө үзэгч дөрвөн шүүгч байжсэн. 2 эмэгтэй шүүгч нэгэ бүр баяр хүргээд галга ташаад босч ирж надад баяр хүргэжсэн байхгүй. Тэгээд тэн дээр би тэнцчээд тэгээд тэнцнээ ч мэдэхгүй тий надаас ингээд бүр зориулаад юм асуугаадсэн байхгүй. Тэгээд би тэр үедээ нөгөө сайн мэдэхгүй. Тэгтэл театр, гала, концерт гэл юм яриадсэн байхгүй. Тэгэл би yes гэж хагаад гараад одоо лаг дөрж ах гэд надад их тус болсон хүн бий л дээ. Тэгээд лаг дөрж ах руу уцтаад би тэгсэн байхгүй. Яана лаг дөрж ах одоо би нэг юмд ингээд очиод дуулсан чинь надаас юм асуугаад харна yes гэж саргал гараад ирлээ. Одоо яана та энэ утсаар ингээд яриад өгөөч гэдгийгсэн байхгүй. Тэгээд лаг дөрж ах яриад өө чи тэнцсэн байж та 1 сард би 8 сард өгсөн. 2004 оны 8 сард тэр юунд аудишнд оролцсон юм. Тэгээд чамаг гала 1 сард болох гала концертанд оруулна гэж штэ гэдгийгсэн баггүй. Тэгээд чамаг англи хэлдээ сайн сурж гэж хэлж байна. Тэгээд би одоо лавдор жах надаа бас дахиад тусуулсан. Тэгээд би тэр үед нөгөө виза сонгуулсан байсан. Тэгээд сургуулийн визээр солиод англи хэл инлингуа сургуульд орж исэн. Тэгээд би тэр үед нөгөө хэл мэдэхгүй бас харилцаа буруу хийгдээд би юу яатсан тэр концертод би дуулж чадаагүй. Тэр боломжоо би алдчихсан. Тэгтээ ямар ч байсан тийм боломж надад олдсон учраас би ер нь энд ингээд би болох юм байна гэдэг зориг төрсэн байхгүй.
шин монгарлаа шин жилэрнээ шин гацуура чинэцгээ шин монгарлаа шин жилэрнээ шин гацуура чинэцгээ. Тэгээд тэрнээс хойш янз янзын орлого хийгээл яваад исэн л да бүтэхгүй те. Тэгэж явсаар гад 2007 оны 5 сард би Анаполис руу нүүж очив. За. Өөрийн одоо бизнесээ дагаад тэгээд нүүж очиод тэнцээ одоо аялал театр юу вэ гэж бид сонирхол явдаг юм чинь тийм ээ нөгөө дуулах юу чинь дотор сатгаал сэтгэл зүрх чинь уятаал яваад байгаа юм чинь. Тэгээд Мэриленд хоолд очиж яасан байхгүй юу. Ингээд дотор нь ингээд явж исэн чинь тэнд нэг аудишн болох юм байна. Peabody Preparator'д тэнд сургалт явагддаг юм байна гэд янз бүрийн мэдэж аваад тэндээс тэгээд хэд хэдэн ол зомогтой буцахгүй тэр өдөр тэгээ бас тэнд бас тоглолт хийж яагаад болохгүй гэж бодоод ер нь мэддэг хүнтэй нэг уулзаад үзье гэд уулзлаа. Тэгээд яасан чинь надад их уриалгах хүлээж авсан. Тэгээд Том гэж залуу тэгээд тэр уриалгах хүлээж аваад чи одоо материал аваад тэр дэдэд аваад тэр ингээд үзье харъя жам CD интервьюнаас сонсох чагнах юм байна уу аваад тэр гэд тэгээд ингээд чамд боломж хай гэж ингэж анх тэр тоглолт хийх одоо боломжоо олсон байхгүй. Тэгээд сүүлд нь тэр хүн маань уцтаад над руу гэсэн за 11 сарын 28 чамд ямар боломж вэ? 11 сарын 28-д одоо Alan Seacroft гэд төгөлдөр хуурч 30 минутын програмтай орж ирж байна. Тэгэхээр чамд 30 минут гаргаж 30 минутын програм бий юу? Ингээд нийлүүлээд ийм юу тоглолт болгочихё гэж. Тэгэл би чинь бүр уухантай бөөм баяр. Тэгэл би аягүй шуурхаа бэлдэж ирсэн. Тэр намраа би Алина Казинская гэдэг препараторд тэр багш тэр одоо препаратор болохоор нэг 7 хоногтой ганц 2 удаа л багштайгаа ажилладаг. Учираас надад их амар байсан ажлынхаа хажуугаар тий багштайгаа очиод нэг өсөнтэй хоолойны тас. Энд чинь одоо юу гэсэн үг вэ? Тэр консерваторид орох бэлтгэл гэсэн үг үү? Эсвэл концертанда тоглох бэлтгэл гэсэн үг үү? Ер нь бол консерваторид орох бэлтгэл тий одоо Peabody Institute хажууд дэрэгдээ препаратор, консерватор гэдэг хоёр сургуультай. Тэгээ препараторын одоо сурж байгаа хүмүүсүүд одоо консерваторид орох бэлтгэлэл хийж байгаа гэсэн үг л дээ. Хэдэн жил сурах бэлтгэл? Хүнээсээ шалтгаална 1 жил 2 жил гээд тэгээд би бол 3 жил шахам явсан Алина багштайгаа. Тэгээд миний хувьд бол одоо консерваторид орчихъя гэж уг нь эхэлж бол бодоогүй л дээ. Ямар таач байсан би одоо дуулаачийн багштай ажиллах надад их чухал байсан. Би яагаад бол дуулахгүй удасчиж байгаа учраас одоо дасгал уншиж хоолоогоо сэргээж формондоо эргэж орох энэ төр асуудал надад чухал байсан. Тэгээд тэрнээс гадна одоо манай Алина багш чинь тэр үед бас юу одоо би ороод өөртөө ярих л ингэжсэн би одоо хэлний тал дээр тусалж чадна гэдэг. Бид нар бол одоо соёл урлагийн сургуульд Итали хэлж заалгаагүй байхгүй. Итали дуулах тэгээд Итали дээр бол би буруу дуудлага аюух буруу дуудлагатай дуулж байгаа байхгүй. Тийм учраас би тусламж авах хэрэгтэй байсан. Тэгээ Герман, Итали, Франц гэдэг хэлний захтай багш чинь тэгээ тэр энэ дээр их тусалж исэн. Тэгээд л шуурхаа бэлдээл ерөөсө 2хан сарын дотор 11 сар гэх чинь ерөөсө 2хан сарын дотор би хит хитэн айраа сураад ингээ бэлтэж бэлэн болсон байхгүй. Тэгээд Алина багштай бас баярлж идэг. Тэгээд энэс хойш ер нь тэрнийхээ дараа ямар газруудаар тоглосон бэ? Тэгээд тэрнийхээ дараа ер нь хит хитэн тоглолтууд орсон. Одоо давхарцсан тоогоор 40 гаруй тоглолт 40 гараад явцсан. Одоо бараг 50 шахан энэ дэвснээс хойш тий Америкт хийгдсэн. Уйггүй хөдөлмөрч зангийнхаа үр дүнд саран Америк орны мэрэгжлийн нарийн нягт шалгуурыг даван гарч төвшин зэрэглэлээ шат шатаар ахиулан дуулсаар яваа билээ. Анх 2004 оны хавар Виржиниа мужийн Радфорд их сургуулийн Framer Play Hall-д дуулахаар ирж байсан тэрээр 2007 оны 5 сард Флорида мужийн Miami Fillmore концерт холлд, 2007 оны 10 сард Пенсильвани мужийн Мартин концерт холлд, 2008 оны 4 сард Джонс Хопкин их сургууль Peabody Institute-ийн Hawking Davidson холлд, 2007 оны 11, 2009 оны 5 саруудад Мэриленд мужийн Мэриленд холлд, 2010 оны 9 сард Балтимор хотын Peabody консерваторийн Goodwin холлд, 2010 оны 12 дугаар сард Чикаго хотын Christian Heritage Academy-д, 2010 оны 11 сард Вашингтон DC-гийн State Theatre-т тус дуулснаас гадна 2009 онд Балтимор хотод болсон дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлж байжээ. Биднийг нэвтрүүлгийн бичлэг хийж байх үеэр Вашингтоны Вагнерийн нийгэмлэгээс Монголын дуучин бүсгүйг хүрэлцэн ирж дуулахыг хүссэн урилга ирүүлсэн байлаа.
Одоо энд жишээлбэл ямар нэгэн соёл урлагийн холбоо, эсвэл янз бүрийн юм тентэр гишүүн байна уу? Бага Монголын соёлын төвгээд одоо энд аюух арга хэмжээ явуулдаг. Ер нь Монголынхаа соёл, Монголын хэл заншлыг сурталчлагыг том үүрэг гүйцэтгэж идэг тийм соёлын төв бий. Саруул Эрдэнэ ахлагчтай. Танай Вашингтон хотод байна. Тийм, Вашингтон хотод бий. Тэгээ Саруул Эрдэнэ бол одоо их сургууль багштай Монгол эрдэмтэн хүн л дээ. Тийм. Тэгээд одоо Монголыг сонирхдаг эрдэмтдийг өөрсдөө татдаг. Монгол хэл дээр хурал явуулдаг. Сурталчилдаг. Тийм, сурталчилдаг. Тэгээд их тийм өгөөжтэй үйл ажиллагаа явуулдаг. Тийм төв бидэг. Тийм би гишүүнээр нь илсэж орсон. Өөрөө саналаа өгөөд би таны энэ ямар гоё юм одоо дэмжиж их чинь ажилламаар ингээд гишүүнээр нь орсон. Тэгээд тентгийс зохион байгуулж байгаа бүх ажиллагаанд нь оролцдог. Одоо Чикагод ирж хүртэл олж исэн Монгол ярьсан. Монгол ардын жижигчтэй тийм бас ирж байсан шүү дээ. Тий, ардын жижигчин самбуу ах дээр бас Чикагод ирж тоглолт хийсэн л дээ. Одоо би хэд хэдэн хүний нэр дурдмаар надад санагдчихна л да. Би тэдэндээ бүр зориулж дандаа би баярлж явдаг. Тэгээд хавдарж ах маань байна. Аюуш гэдэг одоо Америкийн эрдэмтдтэй нийлээд одоо бүр нээлт гаргасан гэж сонссон. Одоо тэгээд их авьяастай залуу байна. Резюмег маань одоо очиж өгөхөд тусалж ийсэн. Тэгэл ажил олж өгөхөд хүртэл туслаад одоо би магистрт хамт суралцж ийсэн. Манай лам дэдрэмаа байж байна. Тэгээд анх би бас миний найз байгаа даваж өгөөд хурж ирсэн. Одоо ерөөсөө дуучин амар бүрэн болормоо гэл одоо бүх хүмүүстэй би аюух талархаж явдаг. Улс орноос урдчлах ажил, баяр ёслол, хүндэтгэлийн концерт, хандив тусламжийн тоглолтууд гээд монголчуудын дунд зохиогддог олон арга хэмжээнд Саран идэвхтэй оролцож, дуу хуурын дээжээ өргөсөөр явдаг. Саран үргэлж сайхан нэмсэглэнэ. Бусдын тухай, эрдмийн театраа, их урлагаа ярих тоолондоо сэтгэлийн гүнээс гэрэлтэх өнөөхөл сайхан нэмсэглэлээ бэлгэлэн. Харийн нутагт бусдын тус дэмийг мэдрэхийн гайхамшгийг тэр догтлон ярьж байлаа. Уулзаж учирч, хамтран зүтгэж, урам зориг хайрладаг дотон сайхан хүмүүс гэдэг. Уран бүтээлч хүний сэтгэлд үгээр хэлэшгүй эрхэмсэг нэгэн орон зай эзлэн заларч байдаг. Сурахад оройтдгүйг биеэрийн харуулж яваа Саран дуучин Монголынхоо залуу уран бүтээлчдийг дэмжих дүүдэхүү санг ижигийнхээ дурсгал зориулан байгуулсан гин. Өдгөө 3 дахь жилдээ дуурийн урлагийн оны шилдэг залуу уран бүтээлчдэд уг шагналыг олгоод байна. Охинтойгоо байдаг гэсэн тийм үү? Тий. Охин одоо юун сурдаг байлгүй тийм үү? Сурж байгаа миний охин. За. Одоо миний охин коллеж сурж байгаа. Ямар чиглэлээр? Эдийн засагч. За. Дуулдаг. Хөөхөн дуулдаг юм гэн. Гэхдээ одоо багаас нь урдгаар явуулдаг болохоор тэгээд ч миний охин одоо энэ мэргэжлийг сонгохдоо өөрөө их сэтгэл хангалуун байдаг. Тэгээд миний охин одоо 91 жил гарсан болж байна. Хэн гэдгийг? Уянга. Аяга. Миний охин одоо тэгээд онцорж байгаа. Итгэлэгт оюутан. Өө тийм үү. За тэр чинь их чухал юм шүү дээ. Харин тийм. Надад бол одоо ээжийнх нь хувьд надад айгүй хөнгөлөлттэй болж байгаа байхгүй. Миний охин өөрийнхөө чадвараар сураад ингээд өөрийгөө болгоод ийн гэдэг бол айгүй чухал асуудал л та. Тэгэлгүй яах вэ тэгээ. Баярлалаа. Монгол улсын сэдвүүний ажилтны дуучин Саран. Өөрөөр би Америк нөхөртэй гэж дуулсан. Тийм баг тийм. Жилээр гэрэлсэн. Оо тийм үү. За гэр бүл болсон чинь бас баяр хүргэе. Тэгэхээр гадагшаа сүүлийн үед ер нь явбуу. За. Энэ тэнийгээр бас явж юм үзэж байгаа. Ийшээ Канада руу явсан. Одоо ингээд ийшээ явж юм үзэж байгаа. Гэхдээ хамгийн сүүлд сая шинэ оны өмнөхөн би Итали яваад ирсэн. За. Тэгээ гэр бүлийнхээ хамтаар охинтойгоо нөхөртөөгөө тэгээ тийшээ зүгээр бас яваагүй. Флоренцд болж байгаа олон улсын уралдаан болж исэн. Тэнд очиод тэгтээ тэнд би бүр намар материал явуулсан байсан. Тэгээ тэндээс дуудсан. Одоо та 2 дахь шатанд нэрж оролцсон уу гэх. Тэгээ би тийшээ очиж дуулаачтай уралдаан тий. Тэгээ ер нь бол дуулаачтай уралдаан ховор алдсан л доо. Тэгээ тэр одоо ийм сайхан боломж олдож байгаа тэр очие. Тэгээ ч угаасаа Итали гэдэг бол одоо миний мөрөөдөл хүн төрөлхтний иргэншил эхэлж исэн тэр газар гэдэг бол одоо үзэх юмсан гэж бодож байсан газар л та. Тийм учраас тэр агуу Итали улсыг бүтнээр нь үзэж чадаагүй ч гэсэн Флоренц, Писа, Ром гэдэг хотуудыг үзэж ирсэн.
Эрвэхэ хатан дуурийн Чочо саны дүрд саран дуулуулах шийдвэрийг сонгодог урлагийн Эрдмийн театрын захиргаанаас 2009 онд хүлээн авчээ. Төрлөх хамт олон нь ачид багш нар нь түүний чадвар чансааг үнэлж ийхүү итгэл хүлээлгэсэн. Хүний нутагт он жилүүдийг ойр ганцаараа үдэж, сурахын төлөө, амьдрахын төлөө чадхал бүхнээрээ мацаж, тэмцэж яваа дуучин бүсгүйд энэл мэдээ чухам жигүүр ургуулсан ажээ. Хизээ нэгэн цагт энэ дүрийг заавал бүтээндээ хэмээн унтах нойр амрах цагаа хугаслан бэлдэж, сөмөр өдөр өдрөөр ахиулан сар жилийг туулж явсан. Сэтгэлийн гүнд чандлан тээсэн тэрл хүсэл зорилгодоо хүрэх торгон агшин нэгэн тэржээ. 2009 онд Мадама Баттерфлай гэдэг Пучинигийн Эрвэхэ хатан дуурьт очиж дуулсан. Тэгээд тэр дуурьт очиж одоо театртаа нөгөө санаж хүсч мөрөөдсөн хичнээн жил бодож мөрөөдөжсэн нөгөө тайз амар их сандаг байсан. Тэгээд тэр тайзан дээр дахиад дуулна гэдэг надад үнэхээр гайхалтай байсан. Тэгээд яг яваал очиход ерөөсөө жижигрээсээ ахуулаад манай одоо ингээл бүх дууч уран бүтээлчд тэгэл манай удирдлагууд маш халуун дотн нуугдчихсан. За би бол цагийн хувьд хэлэхэд би түрүү хэлсэн сайн багшийн сайн шав. Тэр дундаа мэрэгжлийн гэсэн одоо урлагаан гэсэн эхорно гэсэн ийм сэтгэлийг гээгээгүй ийм одоо сайн уран бүтээлч гэдгийг хэлж чадах байна. 92-оос 17 жилийн дотор 7 чочосан төрсэн байна. За чочосан гэдэг бол сопрано хоолойтой эмэгтэй хүний хоолойд хамгийн шалгуур уран бүтээл байдаг. Энэ жүжигийг дуулсан хүнийг одоо дотоод юм одоо байнгын визтэй дуучин гэж хэлж болно. Тэрл гайхалтай оройг юутай зүйлэлтэй билээ. Хөөр баяр догтлол дунд эрвэлзэн буй саран өөрийн ирэхгүй сэтгэлдэн ижигийн үгүйлсэн. Энэл мөчөд тэр дуучин заяанда гарч байгаа эргэлтийг зүн соёнгорон мэдэрсэн. Дотн тайз, найз нөхөд, элгэн садан юу гарч солишгүй энэ эгэл хүмүүсийг үнэхээр мартамгүй. Ачид багш Дашима түүний хань гунгаа сүхнар энэ л он жилүүдэд хан уул шиг түшиг болж саранг өөрийн үрмэт хайрлсан. Хүүхэд мэт хөөрцөглөн байх тэднийг харахаас л сэмэрэн уярч байлаа. Хамт олонных нь итгэл зүтгэлээр бүтсэн энэ сайхан уран бүтээл энэ л дүр түүнд харийн нутагт их орноороо овоглогдох эрх олгосон. Энэ өдрөөс хойш сарангийн уран бүтээлийн амьдралд эрс өөрчлөлтүүд гарна гэдгийг тэр төсөөлөвчгүй байлаа. Тун удахгүй Чикаго, Вашингтон хотын нэр хүндтэй театруудын тайзнаа ая дугаан өргөж, өндөр зэрэглэлийн Peabody консерваторид суралцах болно. Мөн Нью-Йорк хотноо байдаг Карнеги холлын алдарт тайзнаа бие даасан тоглолтон хийсэн анхны монгол дуучин байх хувь тавилан түүнийг хүлээж байжээ. Дэлхийд алдартай Карнеги холлд тоглосон тийм ээ. Энэ бол бас хүн болгонд аваад орчдөг тийм босго биш. Яаж тэнд тоглох болсон талаар нэг жоох тодорхойлохгүй юу? Анх одоо манай яг тайлан бие даасан тайлан тоглолтыг чинь санг доржгон охин сайн цэцэг төгөлдөр хуурч байдаг шүү дээ сайхан. Тэр маань төгөлдөр хуурын одоо бие даасан тоглолт хийсэн байхгүй юу тий. Тэрийг тоглосны дараа би чинь тоглолоо гэж тэгэхэд би айгүй бахархаа сэтгэл айгүй хөдөлж байгаа байхгүй. Манайхан ийм юмдаг тий. Одоо Карнеги холл тоглолоо шүү дээ. Бахархаж ирсэн. Тэгэл би дотроо бодож ирсэн. Яагаад одоо энэ бололцоогоо ашиглаа тийм ээ. Тэр сайхан театрт дуулах боломжийг хайж болохгүй гэж гээл одоо Карнеги холлын хүмүүстэй ингээл цагтл харьцаад эхэлсэн. Имэйлээр харьцаад эхэлсэн. Тэгээд тэд нар надад
хариу бичээл те. Одоо за таны ийм CD тийм юу байна уу? Ийм баримт материалаа явуулаа гэд ингээд. Тэгээд энэ чинь бас бүтэн 2-3 сарын үйл ажиллагаа болгогдсон. Тий явагдсан. Хөл дөрөөч олж амжаагүй явхдаа сэтгэлийнхээ гүнд тээсэн мөрөөдөлдөн хөтлөгдөн урлагийн их сүмийн үүдэнд сүрдэн зогсч хизээ нэгэн цагт энэ театрын тайзнаа дуулах юмсан хэмээн шүүр салдан бодож байсан нь саяхан мэт. Дуурийн урлагт нэрээ алтан үсгээр мөнхөлсөн Монсеррат Кабале, Рене Флеминг, Плачидо Доминго нар тайзан дээр нь дуулж байсан алдарт Карнеги хоол нэр хүн дээрээ дэлхийд аравт бичигддэг. 2010 оны 3 дугаар сарын 6-нд Карнеги хоолд Монголын дуурийн дуучин анх удаа бие даасан тоглолтоо хийсэн нь сарангийн хувьд төдийгүй харьд суугаа монголчууд манай урлаг соёлын амьдралд ч тэмдэглэхээр үйл явдал болсон юм. Төрлөх театрынхаа тайзан дээр Пуччини Эрвехе хатанд тоглохоор догдлон очихтой нь Монголын үндэсний дуурийн урлагийн домог болсон тэр эрхэм хүн Чочо Санд дуулсан хүнийг дэлхий хүлээн зөвшөөрнө хэмээн хэлж байсан нь юутай үнэн. Итали улсад 2011 оны 9 дугаар сард Пуччини алдарт Эрвехе хатан дуурийн гол дүр Чочо Санд дуулах урилгыг Монголын дуучин Эрдэнэтийн саранд саяхан ирүүлсэн байна. Эх орныхоо дуурийн урлагийн үе үеийн шилдэг авиаснуудын олон улсын тавцанд татсан шанг үргэлжлүүлэх хувь дуучин бүсгүйт оногджээ. Тун удахгүй саран дуурийн урлагийн эх орон Италиг зорино. Дэлхийн сонгодог бүтээлийн гол дүрд өргөдөн дуулж байгаа Монгол дуучныхаа хувьд сайн дуулах ёстой. Түүнийг Тэнгэрийн орноос ижигийнх нь мэлми толдон гийж нутгийнх нь уул ус түших болно.